Миний иргэн тойрончтой Монгол улсын тод манлай 5 гарчаад байна. Тэгээ манай хүнтэй нийлүүл бас 6 байна. Тий. Гүү Батөлөг байна. Гүү Батболд байна. Их хоёр байна. Эрдэнэт байна. За тэгээ хүргэн Дуграа байна. За тэгээд одоо алдарт уяач манай дүүгийн хүү Баянзал байна. Миний иргэн тойрон бас уяач нар байна. Гал морин жилийнхээ босгон дээр манай баг хүү тод манлаа уяач болсон. Хоёулаа тод манлаа уяач. Одоо ямар ч байсан хоёр хүүгээрээ бол их хүний хувьд бол бахархдаг. Гэхдээ одоо энэ хоёрыг чинь тийм мундаг зандаг гэж бодохгүй шүү дээ. Одоо хүүхэд юм чинь маний л хүүхэд юм чи дээ. Хүүхдэрээ л харагдана гэхээс биш. Энэ улсуудын нүдэнд харагддаг шиг тэр том уяачаар бас миний нүдэнд харагддаггүй шүү дээ. Уудам тал нутаг өнхөх тэнгэрийн оронд үндэсний их баяр наадам айлчлан ирлээ. 93 наадмаараа бахархдаг Монголын нийт ард түмэндээ үндэсний их баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Мөн Монгол оронд маань зочлон ирсэн эрхэм аялагч жуулчид та бүхэндээ нүүдэлчин соёл, байгалийн гайхамшиг, Монгол хүний зочлонтой сэтгэлийг мэдэрч мартагдаж буй дурсамж бүтээгээрэй гэж хүсэн ерөө сайхан наадаарай. Байгалийн тансаг мэдрэмжийг танд топ нобл тур. Гарын цагийг нойр дугаа. Уугаагүй харин тий. Ер нь тоогоо шанагаа барсан байсан биш үү? Мартцсан ерөөс. Барын нэрэ гал тоогоо барьсангүй шүү дээ. Одоо чи энэ айлууд чинь тоогоочтой гарчгаад бүр. Одоо чинь юм хөвчөөд хамаагүй амар болчиход шүү Тий. дээ. Тэгэхээр дээр үе чи одоо өөрөө л тоогоогоор шүү дээ. Морины хүүхдүүдийн хоолунд хувцас сунар угаах. Одоо чи морины хүүхдүүдийн хувцсыг гадаа угаалгын машин тавиал угаачиж байна. Бидний үе чинь гараараа угаагаад хатаагаал. Тийм интерес. Одоо ширнэ юм. Тэгээ газан билетгэхдээ одоо ч юм. Ажиж мэдэн том ийм ажлын байр явж байгаа шүү дээ. Энэ олон хүүхэд туслах тоогооч тэгэл туслах хүүхдүүд гээд зарим нь тэгээд гайгүй мөргөө сурж байгаа нь буцаж тусдаа гараад ингээд салбарлаад явж байгаа. Одоо манайхны хэд тусдаа гараа явцаа одоо энэ дархуу уулын урд руу бас нэг 2 3 хэсэг айлууд байна. Хонгор шаргацтай хүүхдээс бэлгийг үз. Дэрсэн дотроос толгой нь харагдахааргүй тийм л хонгор шаргац. Юу зориулж хар дээл хийгээд өмсөлчдөгсөн ганц гэр. Тэгээ 14-ийн гутал өмсчдэг. Гутал нь дорол яа. 14-ийн гутлыг чи 14 болно гэж өмсөн штэ гэж тэгж хэлдэг хүүхдээс. Эртмэр унсан гэж болоо. Би жоохноос унссан. Баг унс. Болоо 5 таа унссан. Бэлгээ чинь бол 3 мурвтай бол унаа морийг унцдаг гэсэн. Энэ 3-таад нэг хөтлүүлэл ундаг байсан юм шиг. 4 мөрөвтэй бол хамаагүй явдаг гэсэн. Гүү малаа хураагаал. Тэгэл 4-тэй хүүхдийн чинь том болцсон шиг санагддаг гэсэн. Залууж гэж хүүхэд тус дорцсон юм шиг санаад мөн хүүгээ 4 наснаас нахуулаад л зүтгүүлчихсэн шүү дээ. Хүүхдээ ууч айдас гэдэг юм байхгүй шүү дээ. Тэгээ тэр үеийн баг бүхэл хүн чинь л мөр унж байгаа юм шүү дээ. Тэр бол юунаас хотоос гараад ирсэн хүүхдүүд ч гэсэн тэгэл тодорхой хэмжээний ойр зур номхмөр унаалхын мөнд явдаг тиймэрхүү л байдаг шүү дээ. Одоо ер нь бол хүмүүс чинь энэ хөдөө юунаас бүр алсраад холдчихлоо шүү дээ. Одоо хагуус. Манай бэлгээч бүр багын л ёстой морин дортой хүүхдээс шүү дээ. Шагаа байсан шагаа болгоно адуу болгочдөг. Нэг өглөө бүр уйлаад миний шаргадаа галга болчих гэсэн чинь нэг тийм жижигхэн шагаа чинь нэг ийм нэг арзаагаад нэг яатсан байдаг шүү дээ. Нэг тосгүй болоод нэг арзаа тийм нэг шагаа алга болцсон чи шаргадаа алга болчлоо гэж уйлаа. Тэгээд шагааг бол өстой яг азрахтаа дугаараа. Тэгээ идэж хоол идээд гадаа шиир мэр байхад чинь шиир цуглуулж ирсэн л гадаа. Тэр шиирүүдээр тоглодог гэсэн шүү дээ.
Багасаад бүр тийм тоглоомгүй л байсан. байх. Ястаа тэр үед хөдөөний айл тоглоом гэж байхгүй шаганаас өөр юм байхгүй л байсан та тий. Энэ үуч тэгжил тоглодог байсан шүү дээ. Youngsанд орчод олддоггүй. Явахгүй гिजэлдний уулах гэж олддоггүй. Тэгсээр угаал тэгээ сургуулиас гарсан шүү дээ. Тэгээ 5 дугаар ангид яг бүтэн яг суусан юм аа. Тэгс мэдлийн сайн суугаад. Тэгэл 6 дугаар ангид орж байгаа бол өвлийн амралт л тэргүүрээ тэгэл яваа шүү. Гिचэлдээ нэг ингээ яваад ингээ цаашаа ингээ нэг сураад ингээ явахаар гайгүй. Харьцгаараа л хармаар явмааргүй санагдаад л идэвс. Хагам дулан багш байсан шүү дээ. Сайн хүүхдийг та нар гаргах гэдэлгээ тэгжиж үлээ. Болдоо одоо жоохон бахихаа одоо зүггүй л хөөхд байсан. Манай айлын хүн болдоо гэж секунд болдоо гэдэг байсан. Тим хөдөлгөөнтэй хөөхд. Айлын хүүхдийг харахын завгүй л зодчдөг. Тэгээд наймар санд дээр цогоо гэдэг айлтай айл гэдэг шин тэгээд цогоо яа секунд болдоо л гэд нэр өгөе гэлдэг гэсэн. Тим хөдөлгөөнтэй хөөхд байсан. Болдоо бол. Тэгээд туулыг гаргахад тэр цогоо гэдэг. За секунд болдоогийн дүү дойлоор хэмжигдэх байхтай гэсэн. Туул бас амар зүггүй хөөхд байсан. Жоохон бахта. Яг ер нь болдоо чинь хэдэн оноос өөрөө болсон юм бэ? 92 онд л хойшоолог өвлчгөл хамгийн анх морь онсон. Баян цогтод хамгийн анх. Морь ингэ зайдан онсоор гол бүр ингэ ой бар ингэ юу атсан байдаг шүү дээ. Сайртай. Өвөл ёстой болдоогийн хамгийн анхны уралдаан баг. Баян цогтой юм. Улсад бол болдоо чинь 93 онд морь унаагүй. 94 онд саар алзан морьтой. Саардаа тахтай дөрвөлдөө алзан морьтой зураг. Орж ирж байгаа бичлэг гэдэг авахай сар юм. Хүүхдийг авахалсан ба энэ харагдана. Мөнч цуузаа холбон орж ирж байна. Зөв талаас нь орж ирж байгаа нь Төв аймгийн Баян цагаан сумын даваа хүүгийн хэр азар орж ирлээ. Дараа нь Гарамживийн дараагийн Лавсрынгийн сартай хэр Ононгийн сар Марын хэр орж ирж байна. Одоо давхан гарч байна. Ононгийн сар лазаргыг Ардын хувьсгалын 73 жилийн ойн энэ баяр наадамд уйсан эзэн байтугай, унсан хүүхдэн байтугай, хурсан олон энэ нэвтрүүлгийг тайлбарлаж байгаа би хүртэл сэтгэл оглохоор нэргэнэл Монгол улсын алдар туяач Марын хэр 19 наснда ийхүү бүдчин байж Ардын хувьсгалынхаа их баяр наадам айргийн тавд орж. Би чинь бэлгээгээ чинь 19-тай яагаад 20-тэй төрсөн шүү дээ. Би тэр чинь бас яг төрөхдөө нэг гэрт орчоогүй байсан шүү дээ. Намайг төрсөн байхад оны эргээд ирж лээсэн. Тэгэл хүүхдээ хараа гэсэн чи яалтгүй бэлгээж бүр онтайг адилхан заа юу. Тэгээд харуулахдаа би хажуудлынхаа хүүхний хүүхдийг харуулж байгаа шүү дээ. Яа адилхан хүүхдээ харуулах. Би одоо ирнэ гайхаад идэгтэй. Харин гайхмаар яа. Тэг Сахилгагүй шүү. Айгу зүггүй байсан байгаа. Тий. Би одоо гэрийнхэндээ ч гэсэн одоо би ингээд онтой сууж байгаа ч гэж хэлээгүй ерөөс. Хинд нь ч хэлээгүйс. Тэгсэн чинь миний яг дээдлийн ихч намайг төрхөөс гараад ирсэн. Эцгийг мэдсэн дээ. Гэж суусан байхгүй юу? Би Зургийг хүүшээ бэлгээ чинь тэр бүр төрхийн авдаг адилхан байсан юм байна те. Одоо бол бүр гар амар адилхан шүү дээ. Харсан. Айгу адилхан. Тий. Одоо тэр зогсож байгаа нь хүртэл айгу адилхан. Үсэн хүртэл тийм хонгор шар байсан шүү дээ. Манайх өдөө адуутай тэгэл ганц хэр байдаг байсан бэлгээ чинь одоо тэр дэрсэн дотор ингээд шав шав толгойтой болохоор ингээд дэрсэн дотор харагддаггүй байхгүй ганцаараа тоглоо явчихдаг. Манайх ч ганц гэр юм чинь тэгэхээр нь бүр хар өнгийн дээл хийж өгдөг гэсэн шүү дээ. Хүүхдээ одоо тэр дэрсэн дотроос харахын тулд. Тэр чинь 83 онд айл гэр болж гэр барьж илээ шүү дээ. Тэр үе ч одоо нэгдэл одоо өнтер чинь сайлсан өнтер чинь норомтой байлаа шүү дээ. Би ч одоо нэгдлийн гүүгээ чинь нэг гүүнээс 500 литр сааж иж улсын залуу авраг өнтер болж илээ шүү дээ. Гүү ингээ саагаад ах тусмал улмал суураад идэх шүү дээ. 87 онд улсын залуу авраг бол тэр үед Орос морс явах ч одоо шагнал байсан ба шүү дээ. Тэ хоёул Орос явж ийлаа. Нэг сарын хугацаатай
Тэгэл богоноор явжсэн 4-5 хоногийн богонд өнгөрч ирсэн. Тэгтэл одоо гадаад явна гэдэг чинь гачин том айл аймгийн улсууд чинь үдэж өгөөл те. Тэгж энтер явж ийлээ шүү дээ. Оноохоо нэг жигтэй хинхээ хаваартаа нэг юм хурам өмссөн байж тэрийг бас та байсан. Тэгсэн. Та ер нь бас үүлэн дахтар уран хүн байсан юм. Би ч бас л одоо юм ойдгүй байж байгаа сүүлд ой сурсан шүү дээ. Одоо яалчгүй айлын авгаанаар ингээл айл байгаа улсуудын авгаа хүүхдүүд юм оёод ахаар чинь хүн чи яалчгүй сурдаг юм бэл шүү дээ. Манай тэр дааган гана гэдгийг авгаа чи айгүй сайхан уран хүн байсан байхгүй. Тэр тийм хийтэй хүрэн мөрөм ойдог. Тийм хүн байсан. Одоо ч байгаа л да. Тэгээ айгүй уран. Тэгээд манай хажуу айлд нөө Эрдэнэ цогоо гэж байсан тэрний авгаа болохоор хатгамлыг айгүй гоё ойдог. Дор нь оёод л өстэй хатгамлыг чинь ингээл ухаагаал цагаан утлал тэр үе чинь нэг дэрний уут мутууч айгүй гоё хатгамлаа оёод л хийдэг байсан. Тэр чинь хүнжтэй. Орон хүртэл ингээл нэг юун дээр арзгар дээр чинь нэг юу ягаал гүржөөг хүртэл тэгж ойдог байлаа шүү дээ. Тий. Тэгээд ахад чинь одоо би чинь юм хийж чадахгүй гэдээ яах юм. Сурахын тулд тэгэл одоо зайлшгүй хийж сураал. 32 уулзтай хөрмий чинь би уухгүй шууд 7 хоногт нэг хүрэн гаргадаг гэсэн. Ажиллагаа ихтэй. Айгүй ихтэй. Тэгээд тэр хөрмийг нэг адуугаар зардаг байсан гэл. Нэг дааг. Амьдралын төлөө бас зүтгэж ийлээ шүү. Олон хөрм байсан уу? Ойсоо олон хөрм ойсон. Нэг улаан майхан гоёж бүр улсын наадамд энэ ярамгийн талбай дээр улаан майхнаа барьж тэр ч одоо гүүс ах хонь харахын хажуугаар л ойдог байл шүү дээ. Хоёрын танилцсан түүх бас хөвгөлтэй тий. Тэр түүхээ хуваалцаач нэр. Битээр анги танилцахдаа би чинь нэг таргууны боодог хийгээд илүү гэртээ орой. Тэгсэн нэг залуу ороод ирсэн чи тэрэн дээр танилцаал. Тэгэл манайд хонсон юм аа. Тэгээд өглөөнд би босоод илүү гэртээ орсон чи нөгөө боодгоо харсан чи нээл үстэй юм. Орж ирэхээс өмнө хуу хамаал 100 руугаа хийчихчихлээ. Тэр таргыг гол нь та агнсан байсан гэж байна тий. Би ч нас хүүхэд байхдаа өрх мөрх тавиад таруугаа гинждэг байсан шүү дээ. Би юу нэрхтэй л байсан шүү дээ. Би зүгээр одоо хөдөө байхдаа 60 пошигтой усыг гол дээрээс ичиж хийгээл мөрлөөл авэдэрдэг байсан шүү дээ. Гэртээ мөрөн дээрээ тавиал 60 пошигтой усыг. Өөр ганцаараа л өргөд. Ганцаараа. Хүнтэй явна гэж аахгүй шүү дээ. Тэгээ манай айлын саахалт айлд одоо энэ Аа цогоо гэж байсан одоо нас орцсон л да. Тэр байжгаад энэ мөнгөө ерөөсө хотлаа 60 пошиг үрчээл ингээл мөрлчөөл яваадах юм. Очиж бүр үзнэ энийг усыг буулгаж гэж. Морте також ирээ буулгаад тэгээд онгойлгож үтчи нэрэл одоо 60 пошигтой бас дүүрэн байштай хийдэгчсэн байхгүй. Ер нь дээ эмхтэй хүн чинь хүүхэд гаргаад байхдаа хүүт тамир алгуулчдаг шиг л. Би чи яг гэр дотроо бол бүх гадуур хажтай хийдэг хүүхдээс байхгүй. Төлөө юм төрөөдөх бүхэл гадуур ажлыг би хийдэг гэсэн. Манай бус техничнэр доторх гэр орны ажил хоол унд энтрийг хуугаад аваад ийцсэн. Эмэгтэй ажиллаа хийдэг. Би чи эрэгтэй ажиллаа хийдэг. Тэгэл чи боддоо 8 дугаар анги зүүн дэлгэрээс одоо энэ аймгийн зүүн дэлгэрээс нэгдэл манай ээж чи нэгдлийн өвхөртэй байсан заяа. 20 өвхөр өглөө эрт бус саагаад. Тэгээд эхнийхээ 7:10-ийнхаа одоо тэр нэг юу аавын чийж явдаг байсан автобусанд нь тэрэнд багтаж амжиж сууж чадахгүй бол зүүн дэлгэрээс сургууль руугаа явган явдаг байлаа шүү дээ. Бид нар үе чинь нэр тэгж ажилдаг байсан шүү дээ. Тий. Наадмаар бол бас дүүтэйгээ манай нэг дүү эдгийн тэрийгээ аваад тэгээ би тэдл гардгийг тэгэл хоолунд хамаг юм манай дүү хийгээл тэгэл орсон гарсныг daйл цайлал хоёр хүүгийнхээ дунд гэрээ өсчээл тэгэл наадамчудаа бас л сайхан жаргалтай л өнгөрдөг шүү дээ. Надад бол Хүүхдүүдийн мөр хаахмаар давхар. Хүүхдүүдийн мөр хаагур давхар. Эхлээл хүн чинь хоёр хүүхдийнхээ морийг давхаас авилаа гээл зурагтаар тий. Тэгэл дэмжээл хашгичж яснаа л хоёр хүүхдийн мор жоохон арагчлан гутал. Их хоёрын мор ороосоо гээл. Тэгэл их хоёрыг жоохон хойшлмор батагийн хороосоо дугрын хороосоо гээл. Шүмбөөний хороосоо. Шүмбөөний хороосоо гээл. Тэгэл ингээл шатараал нь тэдний хороосоо эдний хороосоо. Танай гэрт одоо энэ цагийн сайн уяач их баяр төмөнлөгрийн их баяр Саашкагийн Эрдэнэт гэсэн хүмүүс одоо танад байс. За одоо бас нөгөө айхтар улсын зал аваагүй ч гэсэн алтан үе гээл байна тий. Тий. Сугар муур гэд нэг үе нэг юм шижгэнсэн залуучууд
танад бол маш олон жил болсон юм байлээ шүү дээ. Тийм Тэр шүү дээ. олон залуучуудын хөдөр орж иж байгаа шороотоос идж байгаа хоол ундыг бэлтгэн гэдэггүй бас их ажил байсан байлгүй. Тэгэл тэд нарыг чинь нөгөө архаагаа Тэднэртэй энэ төр байхад би юм түүртэж байгаагүй шүү дээ бас. Ийм олон хүүхэд ингээд сугарчин манай 7 настай ирсэн хүүхэд шүү дээ бас. өө жоох юм. Тий, бага ирсэн шүү дээ. Тэгэл манайд байж байгаа л зун манайд байж байгаа л өвлөн сургуультай явчихаал тэгэл идэг гэсэн. Их хоёр ч юм бол манай ээж дээр 9 сард ирсэн хүүхэд. Их хоёр бол таны Миний дээдлийн их ч хүүхэд. хим төрсөн их юм бэлээ. Эрдэнэсрэн гэдгээ тэрний хүүхэд байхгүй юу. Тэгээ их хоёр чинь ээж дээр 9 сард ирээд ээж манахтай айл байгаад их хоёрыг 5 дугаар ангид орох жил өнгөрсөн байхгүй юу. Тэгээд ээж өнгөрөөд их хоёр манайд ирээл яг манай хүүхэд л байсан. Батаа чинь 8 дугаар анги төгсөөд ирсэн шүү дээ. Тэгэл 8-аас хойш мөн л манай хүүхэд л байсан. Их олон тийм хүнөр байх чинь нэг адуу идээд 7 хоног л иддэг гэсэн. Нэг адууны махыг. 7 хоног нэг адуу идчих. Тий. Энэ идчихтэй жинки иддэг насан дээр байдаг гэсэн шүү дээ. Та тэгэл тэр их хоол ундыг хийхээс Ёо төөрдөг байсан. Тэгэл өөрөө хөгчгөл байсан хүүхдүүчүүдээ. Тэгээ миний дүү хүн бол одоо бас хүүхдүүд хүмүүжүүлэхэд бас гавьяатан өөр юм битгүй л хүний олон хүүхэд манай эн чинь бол одоо зөвөр ер нь өнгөрөөхөн хэлсэн хүнд бол тод мандлаа нөгөө алдартнуудыг төрүүлсэн л одоо ээж штэ Монголд бол гавьяатай ээж. Тэгээ хүн бол алдаатай л хүн алдаатай оноотой би тэгтээ ер нь алдаа байхтай тийм л одоо хүмүүжүүлж байгаа болох төр би дүүгээ бол одоо хүн хүмүүжүүлэх тал хүнтэй нөхөрлөх тал энэ төр дээр бол дүүгээ мундаг гэж бодож. $2018 оноос хойш Топ Нобл Тур компани Монголын хамгийн үзэсгэлэнт байршлуудад аялагчдыг байгалийн гайхамшиг тав тухтай хослуулсан онцгой туршилгаар өгдөж байна. Аранхай аймгийн Өгийн нуурын эргэдэх Өгийн хишигт резорт, Завхан аймгийн Улаагчны хар нуурын хөөндөх Улаагчны хишиг резорт нь амралт, адал явдал, тайван орчныг нэг дор мэдрүүлэх цогц үйлчилгээтэй. Бид байгаль дээлтэй аялал жуулчлалыг эрхэмлэн сэргээгдэх эрчим хүч, орчин үеийн эко шийдлүүдийг ашиглаж 5,000 гаруй мод бутыг тарьж, ногоон ирээдүйг хамтдаа бүтээж байна. Давтухтай байр, амтд хоол, усан спорт, морин аялал, нутгийн соёлтой танилцах хөтөлбөрүүд таны аяллыг илүү дурсамжтай болгоно. Топ Нобл Тур компани байгалийн тансаглал, тавтух, соёлын үн цэнийг хослуулсан таны төгс амралтын найдвартай сонголт. Мадагаскар 200 жилийн туршид хүний гар хүрээгүй онгон байгаль. Мадагаскараас олдсон амьдралыг тэтгэгч навч Сентелла. Бид танд онгон дагшин байгалыг хүргэж байна. Эскин 1004. Ээжээсээ олон жил цуг амьдэрсэн. Манай ээж аваар чинь төвийн усуд штэ. Суурингийн усуд. Өглөө тоглоор татгаас хоргоорихаас эхлээл тэгэл хар багасаа л цуг амьдэрцгаас усуд штэ. Тэгээд манай хоёр чи хааны хот юмноо гүйчтэн ч чанагтлаач. Тэр аагаар би арай дээр хоол идгэл байсан. Чи яагаад? Билгээ балдаа юу их вэ? Манай билгээ чи гамбар л хайрна штэ. Өөртөө нэг шиг гамбар харчаад 2 3 лаа зорчаал гарч байна. Өөрхийгөө хараад бас нэг харих юм уу те? Бата дээрээ бата чи хоолнд дэжгүй бас. Болдооч бас хоолнд бол оролцож байна. Манай билгээ чи хоолнд дэжтэй ор оролцохгүй шүү дээ. Үүр оролцохгүй. Нэг үхээ адууны гоёр хоол игээд иддэг гэсэн шүү дээ. Өдөртөө цов хийж иддэг гэсэн өннүү гэдэг жишээ. Тэгэхээр овоол иддэг гэсэн. Хулаар нэг 2 хаяг хоол идчихээ дараас нь борцгүй шигтэй цанд ухаар усад гайхаад иддэг гэсэн. Одоо бид дүрсийг бандагч авч үзээгүй усууд штэ мөнгөгчлөл авчирж игэн 21 2 хүртлээ авгаар нар автлаа тэгэл яг энэ хүний л заавраар амьдарч байсан усууд штэ. Манай их үерч юм одоо сургуульд байж байгаа л
гэртээ ирэхгүй эднийд очичоо. Тэгээд одоо очиод авах гэхээр уул руугаар цухтаачаад тэгээд ирдэг байсан. Тэгэл тэнд нь орхисон доо. Тэгэл одоо үүний яг хувь тавилан байсан байгаа үст. Тэгэл одоо сайл явж байна. Баярлж илгэн дүүдээч баярлж байна. Өөртөө баярлж байна. Бас хувь тавиланд нь бас талархаж байна та. Өнгөгчтэй бас бид эдий зэрэгт хүргэсэн анхны баярлал хүргэсэн шүү дээ. Тэгээд өнгөгчтэй ад жаргал эрүүл ингэ дандаа танд баярлж явдаг шүү гэж. За наадам болохоор чинь тэгэл манай мөнгө өгч чинь манай бэлгийг юмрлоо, болдог юмрлоо, эрдэнэт юмрлоо, шимбөний юмрлоо, дуграагийн юмрлоо гэл ингээл сууж идэх юм шүү дээ. Энэ мороо ин гэдэг чи одоо тэгвэл ерөөсөө л гэр бүлээрээ зүтгэж шүү дээ. Одоо ингээ манай морины хүүхдүүд их чинь орон доогуур нь орж унтчихсэн шүү дээ. Бүр ингээ зайгүй шигчсэн. Хишгэх зайгүй тийм олон хүн зүгчсэн. Өвлийн наадам бол. Тэгэхээр тэр олон улсууд байж чинь өмдөлж хооллоо. Ер нь танаа гэрийн хүнд мөнгө өгч хэр ойрхон нөлөөлж юм бэ? Нөлөөлнө. Одоо наах зэгч юм чи. Маш хүндтэй хандж үг мөнгө сонссон шүү дээ. Манай мөнгө өгч одоо тэгээд энэ олон сайхан уяс нарыг бас одоо том алдар зэрэг төрөхт нь их нөлөөлсөн гэж боддیں۔ Тэгээд дээр нь орсон гарсанд олон хүн ундалж хоолж явсных. Одоо тэр буян мөнгө бичт маш ингэж уртнаас ч удаан жаргасаа гэж үсэ та. Мөнгө өгч юм бол одоо манай хамаатнуудынх одоо хамгийн одоо бүхэл одоо ихчнэр дүүнрээ бүгдийн л өдөрдөө шүү дээ. Координат төв зэгөө. Тэгээ шүү дээ. Одоо тэгэл мэдээж тэр айлэр чинь төмөн хүн цугулсан хүн урдуур хоолгорсон хүнийг бүхэл тэр хүний чинь хоол унд бүхэл юм нарыг дааж ирсэн чинь манай мөнгө өгч шүү дээ. Бид нар бол одоо ингээд морь унаал байгаад байдаг тийм бол байхгүй шүү дээ. Ах хүн бас бүх юмд бол явна шүү дээ. Манай мөнгө өгчөөс хүмүүнийг бас тийм өдөрдөх тал дээр бас наригаач, тоглоомж, хүмүүс шоглож могож инээж хөрөхтэй бол их наригаач хүн шүү дээ. Бас ер нь хүн тойруулаа суухад бол 10 хүн суулгахад 10 ингэ инээлгээд чадах хүн шүү дээ. Тэгээ одоо манай мөнгө өгч ялчгүй одоо энэ манай 8 үлээ. Тэгээ манай аавыг бас их хэрэглүүлдэг байсан. Аав маань одоо бас өнгөрөөд бас нэг 2 жил гарan болчлоо. Тэгээд бас аавынхаа өмнөөс бас ихчтэй яг хоёулаа цуг тоглож өссөн болохоор тэгээ одоо аавынхаа өмнөөс одоо ихчтэй баярлж явдаг шүү. Урт нас удаан жаргаараа гэж хэлье. Манай аав оноо хоёр ч их найзууд байхгүй. Тэгээ бэлгээ үтээр чинь багтаа нэг анги байсан байхгүй. Нэгдүгээр анги да. Хоёул сургууль морьтой цуг өдрөө явдаг гэсэн юм чи. Тэгээ нэг 96 7 онд манайх нэг адуугаан өвөл болохоор оноохтой авчиж тавьдаг байсан. Тэгээ сургуулиас гараад тэгээд оноохын дээр ирчихсэн. Ямар ч өөрийнхөө хүүхдүүд ч л өсгсөн мөнгө өгч. Тэр чинь 10 хэдэн жил юм бэ? Тий, 10 хэдэн жил оноохынд мөнгө өгч хоёр дээр хүүхд чинь нэг гэрлийн гишүүн болоо л тэгэл. Бид гурав чинь яг нэг хар багасаа найз яг манай хүүхдүүд яг л бүгдийг адилхан бас найзууд. Өдий зэрэгтэй өөрийнхөө хүүхд чиг өсгсөнд бас мөнгө өгчтэй баярлалаа гэж хэлмээр байна. Энэ манай аав. Манай аав чинь Төв аймгийн Сэргэлэн энэ Шархан хавийн нутгийн хүн. Монтонгийн мужид дөржгээд одоо энэ Төв аймгийн нийт аж ахуйд усны тэрэг барьдаг хүн байсан манай аав. Жолооч. Манай ээж маань өвөр хангаан Баян өндрийн хүн. Оо за холын хүн биш. Хоёулаа жолооч. Зарчимчл хүн байсан манай ээж. Манай аав ч харин хөдөлгөөнтэй ажилласан хүн байсан шүү дээ. Бас барилдчдаг хүн байсан манай аав. 8 хүүхэдтэй. 8 хүүхэдтэй.
Та багада би нэлээ иршүү төвхт байсан гэж түрүү ярьжсэн шүү дээ. Тэгэхээр бас нөгөө эхний дөрөв чинь дөрүүлээ охин болохоор тий. Гэрийн ажлыг болохоор нөгөө эгчнэр хийждэг. Би ч яг эрэгтэй хүүхд шиг гадуур ажиллаа хийдэг. Манай аав чинь 30 машинтай тэгэл дугуй муугу хагарах чинь 30-ын дугуйг чинь ноцосгоор л тар ш. Тэгэл өвөл мөвөл энтер 30-лагтай 30-ыг чинь гаргаж халаа гээл тэгэхэд л гарч яваал машины энтер халаадаг энтер байлаа. Тэр нь та. Тий. Харин тий. Аавын баруун гар. Аавын хамгийн ойрын. Харин тий. Эмэгтэйлэг зан гэх юм уу? Одоо тэрийг ерөөсөй ойлгохгүй. Тийм занлаа байдгүй юу? Энэ одоо 10 дугаар анги охтууд уу? Тий, 10 охтууд. Хаана? Би одоо энэ дээр л байна. Энэ үү? Ер нь богинотор өстэй байгаад байдаг үс юм байна. Тий, үсээ тайруулчихсан л. За энэ хин бэ? Энэ манай ээж 2 эрэгтэй дүү. Татманлаа байж Батбэлгийн гэргээ. Бямба дэлгэр гэж. Ямар ч хэцгээ танад бэр болж исэн юм бэ? Бямба ч бас л 18 стил ирсэн үү. Тэгэл ахтаа баг. Тий. Нэг нутаг уснах тий? Нэг нутаг усны айл аймагаас улсууд. Уян дэлгэр. Уян дэлгэрийн морь унж байгаа үеийн цорог. Миний хүү. Батбэлгийн. Тий, одоо том болсон миний хүүч. Буян дэлгэр ч одоо танаа ууган ачуу. Ач. Тий. Миний хүүч эмээтэйг бүр хоёр. Энэ сайхан 2 охин ийм олон хүүхэд төрүүлж өглөө шүү дээ. Одоо өрөө дунд. Бэлгийгч 2 хүүтэй, болдогийнх чинь 4 хүүхэдтэй. Одоо тэгэл ярамгийн талбай дээр чи майхантай л байдаг байл шүү дээ. Хаяхаараа бодлаа. Чи улсууд ирээд авсан би ононгийн нэг шинэ хороомыг гаргаад тавьсан чи өглөө өмсүүлнийг гаргаад тавьсан шүн би хулгайд алдчихчихсэн шүү дээ. Тэгэл тэр шөндөө яваад л энэ зах дээр нэг хороом зардаг залуу байдгийн тэр дүү ярьсан чи байгаа гэдэг нь тэгэл тэр шөнд нь хороом гутлаа авцраал тавьж ийл шүү дээ. Хулгайд алдаагүй хүн шиг морь мордох юм ямар хулгай орсон гэлтэй биш. Хулгай жилийн асуудлыг цэгцлээл энэ тэр тийм л юм хийжсэн. Гэхдээ тэгээд Максын шинэ жилд очиж байгаа юм. Хөвөнтэй дэлтэй. Үгүй чи палаж өмсөд очиж болно шүү дээ. Хөдөөнөөс ороод ирсэн. Шинэ жил гэдгийг ойлгодгүй. Уг нь бол хэрдээ гоё ийцэн. Хэрэндээ гоёод очсон чи юу тэр шинэ жил гэдэг чинь палаж малаж өмссөн. Амар гоё юм байж байгаа юм чи. Тэгээ бол урдаас хоёр таах шиг үү? Тий. Өстө нөгөө таны илгээ хонгор өстэй. Тий. Тэгээ ард нь их баяр. Тэгээд нэг айлын хүүхдүүд ингээл ийм номхон мөрөл ш. Тавуулаа сунталчихсан. Тэр үед одоо 10 төгсөөд ангаахын хуваар авна гэдэг чи одоо бүр одоо их дээгүүр бичигдэж авна үстэй. Би 160 хүүхдээс 3 дугаар байранд орж ирсэн шүү дээ. Сурлага сайтай. Сурлага сайтай тэгээд 3 дугаар байранд орж ангаахын сургууль авчихлаа шүү дээ. Тэгэхэд сургуулаа хаяад хөдөө гараад малчин болвоо. Хүний хөв тавилан гэж. Тий, хүний хөв тавилан гэж сони шүү. Энэ хүмүүсийг одоо ирээдүйн тод манлайн морины зүтгэлнүүдийг бэлтгэхийн тулд мөнгөн цэцэг гэдэг хүмүүсийн бас карьерийг гэдэг юм уу хойш нь тавьсан байна шүү. Одоо наадмын талбай энэ байна. Ингээл наадамд гал түлчихсэн тий. Өглөөний түшээ яаж үлддэг юм аргал төхөв. Аргалтай энэ төр тэгэл мод хөрөөдөл энэ төр очдөг байсан шүү дээ. Тэр үед одоо бол сайхан л да. Он бүтээр чинь 12 онд лөө Америк яваад тэнд вооцоо тавиад бүтээрт $215 байсан. Тэгээ хоёулаа $215 энэ морин тойруулга дээр тавиад $23,000 болгосон ш. Таагаад морь таагаад. 1-2-оор ирнэ. Энэ нэгэд ирнэ, хоёр дээр нь, гурав дээр нь гэж аваад. Тэгээ хэл мэдэхгүй уус чинь 1-2-оо 2 удаа бичүүлсэн байгаа юм чинь. Тэгэл тэрүүгээрээ зөндөө их юм аваад ирсэн. Бүгдөөрэнд нь дахт өнөртөөс толгой дараалан юм авч ийлээ хоёулаа. Кайн юм уу? Тийш дээ. Энэ одоо сэргэлэн суманд уу? Тий. Энэ одоо яг манай 8 хүүхэд яг бүрэн бүрэлдэхүүнээрээ л байна да. Хамгийн том эгч маань байна. Энэ хамгийн том эгч юм уу? Үгүй, хамгийн том эгч нь энэ Инктуя гэд одоо энэ нөгөө дугрын хадам гэдэг байгаа чинь. Тэгээ энэ их хоёрын ээж Эрдэнэ сүрэн гэдэг байгаа чинь. Тэгээ энэ дархан дэмчилдэг байсан Эрдэнэ цэцэг гэд. Тэгээ би байхгүй юу? Тэгээ миний дараагийн дүү чинь Баянзулын аав. Тэгээд нөгөө геологт ажилдаг манай Инх Жаргал гэдэг. Тэгээд одоо энэ 61 дээр их хоёрынхны хувьд байгаа Эрдэнэ чулуун гэд хамгийн бага нь Эрдэнэлэг гэж байж байгаа тас. Дээд доод хоёр дэхий голоос бас нэг нь явцсан байж 3 нь явчихад байгаа юм биш. Хүүгийн анх морь мал унахтан дэр найдаг байсан юм. Тэр жоох ингэж уралдааны занд одоотой адилхан насаадгүй байсан.
Тэ үгүй. Тэр чи бүрэн сурцсан гэсэн сэтгэл надад байна шүү дээ. Бүр 3-тай байхад нь том болцсон юм шиг санагдаад байсан чи 5-тай одоо олсон мосод дундах юм бол байх л ёстой юм шиг ойлгож ирсэн шүү дээ. Тэгэл нөгөө л наадмынхаа талбай дээр цай хоолой хийгээл нөөс улсыг дайлж цайлал. Тэрнээс тэр хүүхэд яг бол өнөө тэр өгсөн бодол байдгүй шүү дээ. Аав наваа явсан чи аав болж байгаа юм чинь гэх. Бэлгээ чинь 87 онд гэхэр чи 5 таа унсан байна уу? Тий. Харин 87 нь 88 мод лөө. Сөөсөөс шарамл ороод ирчихсэн. Тэр наадамд морь аригдуулаад дараад ирсэн чинь догдолсон юм уу? Догдолсон. Гэхдээ чи баярлахгүй яах вэ? Тэ. Тэр үе чинь тэгэл ярамгийн талбай дээр морьтой үздэг байл шүү дээ. Тэр үетэй л одоо битэрийн цэнгэлдэхэд нэг хоёр жоох юм бэлгээ морь онцсон битэр нэг суучсан нэг хоёр жоох юм байж. Тэр гой зэрэг шүү. Тий. Тэр яг нөгөө анхны одоо тийш дээ анхны айраг. Өстой улсын хамгийн анхны айраг. Тий. Тийм зураг хүртэл байдаг шүү дээ. Бэлгээ тэгээд анхныхаа аавынхаа висэн морийг өнөд анх одоо төрийн наадамаас аман үзв. Айрагдал ороод ирдэг. Тэгээд ер нь хэдэн жил хурдан морь унсан юм бэ? Бэлгээ ч одоо 13 хүртэл унсан уу? Хэд хүртэл унсан юм бэ? Нэлээ олон жил унсан шүү дээ. Болдоо ер нь хэр одоо бас сайн уралдаанч байсан юм бэ? Бэлгээгийн чи ононгийн сахилгагүй шар гэдэг юм ярьдаг байсан. Болдоо ч юм бол бэлгээ ч юм бол сайн унж исэн байхгүй юу? Болдоо ч гэсэн бас өөрөх хэмжээнд бас унж исэн. Туул бол унаагүй хаа. Туул хурдны морь унаагүй юм шүү дээ. Гэхдээ моринд бол манай туулж айгүй сайн биш шүү дээ. Тар сунгаанд дээр нь тэгэл хүүхдүүд дагаал тавьчихдаг тийм биш. Тэгээд болдог яг энэ туудын үе чинь манай хээр морь байлаа. Хээр морийг унуулъя гэл тэгсэн чинь манай бэлгээ чадахгүй наадах чи яаж чаддгийг ингээд унуулаагүй байхгүй. Ер нь та хүүхдүүдэд ирээдүйд ямар хүн болоосаа гэж хүсдэг байсан бэ? Бэлгээ ч одоо 5 дугаар ангиас сургуулиас гарсан. Тэгэхээр чи яалчгүй л малчин болох удамтай болцсон байгаа. Болдоо ч нь бол сургууль төгсөн юм аа. Сургуульд явж байгаа Тотмотод энэ 45 дугаар сургуулийг төгсөө, сүүлд нь хөдөө аж ахуйн дээр төгсөөд тэгэл одоо яалчгүй морилоо бас яваад орсон шүү дээ. Туулыг л ёстой жинхэнэ эмэгтэй хүүхэд юм. Энийг бол хилтэй болгоно гэж бүр зойрж бүр яаж Орос 3 танк сургуульд оруулж илээ шүү дээ. Тэгээ Орос руу явж гадаад харилцааны сургууль төгсөж ирсэн шүү дээ. Манай ээж чинь ихлэ ажиллаж тийм л хүндээ ер нь хүүхийн зургуул хоол унд ер нь тэгэл ер нь хүүхийн зургуул хийж мэддэг жоохон бахад ирсэн. Тэгээд одоо ер нь хажиргүй очиод байгаа шүү дээ. Нөгөө ээжээрээ хамгийн их бахархсан энэ хүний үр хүүхэд болж төрсөндөө бахархсан тэр үе хизээ. Одоо сая нөгөө тод манлаа болоод тэгээ нөгөө нэг гэрээс нөгөө 3 одоо тод манлаа төрлөө. Одоо Монгол улс байхгүй шүү дээ. Одоо зөв хүн болгож төлөвшүүлсэн. Тэгээ ээж аваараа сайхан бахархаж илаа. Тэр нөгөө боловсрлоос илүү бараг л одоо хүн төлөвшөхтэй багасаа яа төлөвш. Тэрийг л айгүй сайн өгсөн гэж л одоо боддог шүү дээ. Хүн болно гэдэг чинь бол бас шал ондоол юм билээ. Бидний өндөр одоо албан тушаал одоо юу хашиж байгаа ч гэсэн тэр авилгал юм уу буруу юм хийгээд байна гэдэг чинь бол тэр чинь бас буруу юм хийж ийн гэдэг чинь бол хүн болоогүй юм л одоо шалтгаан баг гэж бодож байна. Тэгэхээр чи одоо ингээд зөв хүмүүжүүлж зөв өсгсөн байж ингэж хүн болох гэж өсгсөн юм болов. Морь уях талаасаа аавын одоо тэр эрдмийг өглөөд энэ цагтаа толгой ууж болоод явж байгаа хоёр. Гэхдээ энэ гэр төссөн одоо зөвхөн тоороос биш одоо бусдыг нь ч гэсэн харахад нэг тийм даруулга гэдэг юм уу энэ алдар нэр гавьяа шагнал байгаа юм ингээд зөв одоо аваа явчихад байгаа байхгүй. Би бол бас тэр талаас нь хардаг. Тийм л одоо ия бата бид чинь яг ингээд йогны хувьд бол баг тийм адилхан дуу чанартай хүмүүс шүү дээ. Өдөрөө л юм. Өрхөө мөчлөхтэй. Нэг өрхөө мөчлөлтэй. Та хоёр эхнэрүүдээс ээжтэй байдаг тийм давуу талуудыг харсан бол ер нь анх эхнэрүүдээ сонгохдоо юуг нь харсан бэ? Уу яг нөгөө ихэнх нь нөгөө цог ойрхон байсан шүү дээ. Одоо айл аймаг гэдэг юм тий. Одоо тэгээд
нөгөө яваач ийж. Би дүүж болохгүй. Болохгүй. Болон би дүүлээч. Гүү болохгүй. Өнөөдөр одоо ёстой яг бэртгийг суугаа гэдээс арилгах чинь. Та хамгийн сүлд хизээ арилгасан. Одоо хамгийн сүүлд харин айзаа арилгасан гэхээр ерөөсөө Орж ирэхгүй нөө. орж ирэхгүй байгаа юм чи баг 10 жилийн өмнө олчих гэж байгаа юм уу одоо баг. Саяхан л 2 жоохон хүүхэд тоглоал байж идэг байсан ч одоо ингээл аав ээж болоод 10 хэдэн жил болцсон л шүү дээ. Болдооны ч гантерч. Манай найзын хүүхэд шүү дээ. Тэгээд эн чи хөдөө ирдэг. Ээжтэй нь бол сургуульд нэг аавтай нь би багтаа бүр тоглож ирсэн. Нэг хотны. Манай Нинчкагийн ээж нь гэж мундаг хүн биш үү те. Старын бүрээ авч явдаг. Энийг Батнамтоо миний хүү юу ээж? Эмээ хүүдээ мандраа авчирч. Наашир. Нөө одоо гой халж шүү дээ. Чигшлэг нь үзье. За арсных нь тос ялгаралт юу нь бол багасаад буурч эхэлсэн байх шүү. За тэгэхээр үрчлээний эсрэг үйлчлэгээ үзүүлээд дахиад тайвшруулах үйлчлэгээтэй бүтээгдэхүүн тань зөвлөсөн байгаа шүү. За манайхаг сонгон үйлчлүүлсэн танд баярлалаа. Гоё ярьстай болоорой. За баярлалаа. За. Энийгээр даруулж уйх юм байлээ. Тэгээд өсөө орохгүй юм байлээ. За. Би ч одоо яг цэвэр халах хүн шүү дээ. Тэгээ одоо энэ бараг үндэсний хувцсыг сурталчлахаар өмсчээл байж байна. Өнөөдрийн нүүр ургалд энэ дүр танд ер нь таалагдж байна уу? Таалагдж байна. Монгол ухсаатны ханыг ухсаатанд тий бараг үндэстэн болж байгаа бас таалагдж байна. За тэгээд манай нэвтрүүлгийн багийн зүгээс зочиндоо бас бэлэг өгдөг уламжлалтай. Тэгээ энэ цагийн эрдэмтэй уяшгийг төрүүлж өсгөж өдий зэрэгт хүргэсэн Монголын морины соёлд хүнтэй хувь нэмэр оруулж байгаа мөнгөгчтэй нэвтрүүлгийн багийн хамт олноос бяцхан бэлэг өрлөж байна. Оо энэ ч одоо юу вэ? Энэ нөгөө нэг Монгол ухсаатны нэг юунуудыг дээлийг өмсч үзэх ёстой гэд, хувцсыг өмсөх ёстой гэд. Тэгээ надад тэр нэг урланд очиод Монгол ухсаатны говтос өмсөх гэсэн чинь таарах говтос олддгүй. Тэгээ энэ бараг эсний говтос. За өөрийгөө дахин шүтээд байж хас. Би одоо 22 жилийн өмнө бэр болж орж ирсэн байгаа. Эмэгтэй хүнийг дүгнэхэд хүүхдээ яаж хүмүүжүүлсэн бэ гэдгийг бас эмэгтэй хүний дүгнэж бас хардаг штэ тий. Манай ээж 3 хүүхдээ бол маш сайн хүмүүжүүлсэн. Манай нөхөр бүр худлаа ярих нь худлаа ярьж байгаа юм дургу. Бүгдийг өөрийнхөө гараар хийдэг. Манай ээж чинь нэг юм надад байхгүй үгүй гэдэг үг хэрэгс хэлж байгааг нь сонсож байгаагүй шүү дээ. Дандаа л тэг байна, болгоно, тэгнэ гэх нэг тийм дандаа тийм. Би осон цагаасаа хойш бараг байнгын хамт амьдарч ин дөө бид хатуу мөртлөө амар цайлгаа.
Тэр айлын бэр болоод дөнгөж ороод нэг дурсамж ярих гэдэг юм л та би. Тэгээд нөгөө нэг өглөө нөгөө хүмүүс гэр дүүрэн хүмүүс байж хад би нэг цайж хандаг баатар болол. Нөгөө амар олон бол 20 тоогоор дүүрэн цайж ханаал сандраал яг тэр нөгөө Монгол гэр чинь яг нөгөө хүмүүс зочныхоо өмнө л ингээл бүх юм хийдэг ч тий. Цайгаа чанаал гарч гүгээл гаднаас сүү авчраад сүлээ цайгаа чансан чинь нөгөө юу яачдаг. Шууд нөгөө цайн гашилцсан аарц оруулж байгаа. Тэгээд сандраал нөгөө цайн ингээл бүр шууд гашлал нүдэн дээр ингээл самрах гэсэн авах гэсэн ингээл амар юу гэдэлд ороод. Тэгэл дахиад нэг өдөр уул нөгөө тэр ганц дөнгөж бэр болоод ирсэн хүн чинь бас нэг цай хоолоо хийх гээд байгаа байхгүй юу аминдаа өөрх амт. Бас нэг гурилдаа шүл хийцээстэй бас нэг тоогоод өөр айгүй олон хүн байсан юм. Одоо санахад энэ аагийн ах хатар байсан. Гурилдаа шүл хийгээл ээжсэн чинь бас давсаа ингээл хийсэн чинь нөгөө хоол маань фургаал давж асгараад болтгоо бүр ингээл хөөсрөөл гэсэн чинь соод хийцээ. Тэгэл айгүй тэл сандчаал ерөөсөө тийм хөвгтэй явдлууд айгүй болдог байсан. Миний дээдлийн их чинь одоо тод мандлаа уяач их хоёрын гэргий соёлын тэргүүний ажилтан уран тунгалаг гэдэг 6 хүүхэдтэй айлын бага охин байна. Их хоёрын талынхан гэхлээр хамгийн түрүүлж одоо мөнгө өгч шууд тэр сайхан дайламтай, цайламтай тэр зан орж ирдэг. Анх энэ найлд бит хоёр нэг уурхаж жагаад орой тоглолт үзчихэд одоо хоёлаа хайчихв. Ийш оныхынд очноо л гээл. Яана тэр айлтж очиж болох юм уу хүүхдүүд мөхдөд байгаас гэж. Үгүй юу гэсэн би чинь тэнд өссөн штэ амьдардаг штэ гээл. Би энэ үнийг л анх манай хадам ээж л гэж бодож байсан угаасаа. Ямар ч байсан би л мөнгө өгчид бас нэлээ олон жилээс хамт байгаа л гар хөлийг нь үзүрт гүйжсэн. Тийм байна гэд нэг надад л ширүүг хэлж байгаагүй. Болсон байна мэдүү гэрээ гоё цэвэрлсэн байна. Тэгэл нэг амар тийм хүнийг урамшуулахт аюу мундаг. Оныхын журн ганц л эмэгтэй хөлтмөр унсан баг тий. Сүүлд нэг унсноо. Тийм баг хамгийн анхных нь эмэгтэй мөр ундагсэн би байсан. 12 дугаар ингээд төгсдөг жил байжсэн чинь мөнгө өгч. За миний дүү их сургуульд орч чаддаг юм бол их чинь 4 жил чиний сургалтын төлбөрийг төлж өгнө гэжсэн. Тэгээд миний сургалтын төлбөрийг төлж өгч хэлж байгаа. Тэгээд би эрх зүйч мэрэгчлэлтэй болсон. Мэрэгчлэрээ сайхан ажиллаж байна, амьдарч байна. Хичтэй баярлж явдаг шүү. Намайг бас манай хич мэрэгчлэлтэй олгож өгчээлөө. Би бол нөгөө хоёр ахыхаа дараа нилээ одоо ээж аа манаас гайгүй болсон үед би бол төрсөн. Тэгээд тэрөө их айлын ирэх тийм хүүхд өссөн. Одоо ингээд бодохоор ер нь бас аав ээж хоёрынхаа ерөөлөөр бас одоо амьдарч байгааг би ястаг боддог. Манай аав бол тэр хүүхэд байхад л ер нь за миний охин бол үнэхээр сайхан амьдрна. Тэгээ ер нь тэгжл хэлдэг байсан. Сайн гүнтэй учрна. Тэгээд учирсан хүн нь бас их сайхан хайрлах байх гэж хэлдэг байсан. Аавас нэг үнэртэй гой үнэр байдیں۔ Тэгээ манай аавас үнэртдэг. Яг тэр үнэр манай нөхрөөс үнэртдэг. Нааг хүүхд байхдаа аавгаас хэлдэг байсан юм. Миний охин аав шиг л хүнтэй суун. Тэгээ миний охин морь жилтэй үнтэй суун. Бүр аав бүр ингээд мэдсэн юм шиг бүр яг айгүйх ярьдаг ус тэ. Тэгэл одоо бодох нэ яг л одоо маа нөхөр яалчгүй л үнэхээр морин дуртай. Бүр үнэхээр морин дуртай. Аав ээж хоёрын маань одоо давуу тал нь хизээч хүүхдүүдэд худлаа ярьж өсгөөгүй. Бид нар бол яг л одоо буруу юм хийсэн ч байсан яг үнэнгээл хэлдэг байсан. Одоо би одоо ээж заа ингээд оройд нөө 8 цагт ирнэ ч юм уу те жоохон багтаа ч юм уу. Яг тэдэн цагт ирнэ гэвэл яг тэдэн цагтаа хэрдэг ч юм уу. Тэгээ ээжийн хувьд бол хизээч хүүхдүүдтэй надаас биш. Ерөн одоо ч гэсэн бодохоор хүүхдүүдтэй атсан нартаа хідэж үгүй гэж хэлдэггүй. Тэгэхээр манай ээжийн ерөн их би одоо ингээ анзаархаар аав болохоор амар их ингэж одоо тэр хаана вэ, энэ хаана вэ, энэ туул хайцсан, энэ яхаараа гэртээ тэдэн цагт ирдэггүй ингээл байнга одоо манай аав тэгж одоо ээжэд хажуудалд нь хаад ингээл өгөлдөг байсан. Энэ болдоо хайцсан ингээл тэнгүүт ээж болохоор одоо ирж байгаа. Одоо ингээ ороод ирнэ. Гайгүй дээ ч юм уу. Дандаа ээж ингээ бодонгод үр хөхт айгу хитгдэг. Хизээч үр хөхт ингээ муу юм хийгээд явна гэж бас боддгоо. Тэгээ тэр хэрэгээрээ бас бид хэдийг яг тэгж зөөр нүүжүүлсэн. Ээжийн
үг бол ерөнхийдөө бол хэлдэггүй. Ээжийн үйлдэлүүд дандаа харуулж яадаг. Одоо бүхэл юмыг дандаа ингээд асуураар нь их томоор нь харж ерөнхийдөө ээж бол хийсэн л байдаг л да. Яг өв хүүхдүүдийнхаа төлөө. Наадмаар ингээд бид нар чи бүгдөө цугл байдаг байсан. Тэгээ одоо сүүлийн үед одоо наадмаар цагаан сараар энэ төр аав манд байхгүй жоохон тийм эхлээд жоохон тийм өгүүлэх янзтай байдаг байсан тийм. Нэг хүн байхгүй, нэг хоосоо орон зай. Тэгээ одоо тийм өөртөө бужигнаа тэгэл. Энэ амьдралыг чинь босгоход манай талаас илүү манай талч оролцож исэн, манай нөгөө яваачийн талч оролцож байсан. Тэр дүүнер мүнер нь одоо намайг нялх үйтэй байхад энэ төр ирээл гүү массаж өгдөг байсан шүү. Тэгээ хоёр талаасаа л ер нь ах дүүнер энэ хүүхдүүд нь нэрж хүчин зүтгэж тусдын ментор болж исэн ерөөсөн. Энэ айлд одоо ингээд бэр олж харсан амар сэтгэл хангалуун байдаг. Бага байдал ерөөсөө өөрх гэрийн хүмүүжлээс л ялгардаг л та. Тэгээ тийм болохоор ханы минь ийм сайн хүмүүжлсэнд баярлалаа л гэж хэлээ. Хүүхдүүдээ ч гэсэн ээж нь баярлалаа. 2018 оноос хойш Top Noble Tour компани Монголын хамгийн үзэсгэлэнт байршлуудад аялагчдыг байгалийн гайхамшиг тав тухтай хослуулсан онцгой туршилгаар өгдөж байна. Архангай аймгийн Өгийн нуурын эргэдэх Өгийн хишигт резорт, Завхан аймгийн Улаагчны хар нуурын хөөндөх Улаагчны хишиг резорт нь амралт, адал явдал, тайван орчныг нэг дор мэдрүүлэх цогц үйлчилгээтэй. Бид байгаль дээлтэй аялал жуулчлалыг эрхэмлэн сэргээгдэх эрчим хүч, орчин үеийн эко шийдлүүдийг ашиглаж 5,000 гаруй мод бутыг тарьж, ногоон ирээдүйг хамтдаа бүтээж байна. Давтухтай байр, амтд хоол, усан спорт, морин аялал, нутгийн соёлтой танилцах хөтөлбөрүүд таны аяллыг илүү дурсамжтай болгоно. Top Noble Tour компани байгалийн тансаглал, тавтух, соёлын үн цэнийг хослуулсан таны төгс амралтын найдвартай сонголт. Өнөөдөр гал морин жилийн зуны ихэнх сарын шөнийн 20-ны цагаан нохой өдөр манай төмний их галынхан морин ёслоод ингээд цуглаад байж байна. Өвлийн үеэ эхлэхэд бас нэг ёслогоо болно, зуны уяанд бас нэг ёслогоо болно. Энэ зуны уяаны ёслогоо тэгээ уяач болгоно л одоо энийг хүсч мөрөөдөж би уяагаа эхэлж байгаа юм чи морин хурдан байг тэр гэж л хэлдэг те. Яг гал тогоогоо бариад л тэгэл морин ёслогоон тэр чинь бүхэл юмыг хийдэг байл. Одоо бол завтай болсон. Шиний 20-ны одоо энэ морь ёсолдог өдрийн одоо мэндийг дүргье. Өнөөдрийн ийм сайхан амжилт, энэ сайхан улсуудыг хүмүүжүүл, энэ сайхан улсуудыг эвтэй, найртай, ажилсаг болоход бол миний дүүгийн одоо хүчин чадал их орж исэн учраас дүүдээ бахархадаг. Тэгээ одоо хүний ив юундэ байдгүй гэхтэр нь их хүний л ухаан одоо энэ улсуудын л ухаанаас ялтгаалдаг л ч та миний дүү бол аргагүй ухаантай монголч хүн юм а гэдгийг одоо би бахархаж байна. Би тооч одоо 87-8 оноос эхлээл гэр бүлийн найзууд байлаа. Залуу наснда сайхан байцгаалаа. Ер нь морь мал дагаад явсан усад муу явна гэж байхгүй сайхан байлаа. Тэрнээс хойш хүүхдүүд маань өсч өндөгөөд худ ураг боллоо. Тэгээд найзын минь эргэн тойронд ойрхон байгаа усад цаанаас л нэг тийм сэтгэлд наацтай өйг өгөөчтэй байдаг. Тиймдээ чинь хүүхдүүд ойрхон байсан. Дүүнэр нь бас хамаасан сад ер нь танил найз нөхдөд нь хүүхдүүд ойрхон байсан болгоно л одоо өрнөл айгүй амжилттай сайхан явж байгаа. Энэ хүний өрнөл энэ хүн чинь ер нь маш их хөдөлмөрч хүн. Одоо 2хан насны зайтай төрсөн, ойр өссөн. Би бас энэ наадам гэдгээс ч хоолоо би ч өөрөө эрүүл мэндийн салбарт ажилладаг, дарханд байдаг, дүүнрээсээ бол хоол байдаг. Тэгээ нэг жилийн наадамд би бүр зорин одоо анхны их хурдад явбаа. Тэгээ тэр их хурд гэдэг чинь их сайхан болдгийн бодоод одоо би чи шавар суун барил очлоо нэг эднийхийг заалгаад очисон чинь нэг юм майхантай. Тэгээ бороонд нортсон. Дүү маань өстө үхгээд хөвтчихээн тийм. Тэр чи зүсний чулуу бөглөрчихсөн, ногоорчихсон. Хүүхдүүд нь бүгд хоол ундгүй бороонд нортсон. Мах шүлэн тэр одоо юугаар майхны хаягаар хөвтцсэн.
энэ олон түмнийг байсгах гэж маш их хайраар л одоо түгээж амьдарч энэ хайрын буянд л энэ улсууд ингэ сайхан амьдарч байгаа. Сэргээ салгилээд анх мөнгө өгч дээр ирээд туслахад дуучин гарна. Зав заагаар нөрнөх нь ажил туслаад. Одоо тэгээ манай хүү цагны морийг үйж байгаа. Дөнгөж 20 та охин л айл юм бэр олж хад ээжийнхаа нөгөө гарт очижлаа шүү дээ. Тэгээд айгүй олон юм сурсан, мэдэж авдаг. Дээрээс нь энэ олон морь дагж явж байгаа олон эрчүүд дотор тийм эмэгтэй хүний торгон мэдрэмж дундуур нь орж иржээж бас гал том юм уяа бас явдаг байх гэж боддог. Тэр тийм юмыг манай хад мэж айгүй сайн нөгөө яадаг байсан. Мэдрэмжтэй тэр хүмүүстэй тэгж харилцаж тий зангиддаг тий. Тэгээ манай том хүү одоо 20-тэй бас эхнэр авж байгаа. Өөрөө бас бэртэй болсон хадам ээж болж байгаа. Айгүй цаг хугацаас айгүй хурдан өнгөрсөн байна. За зөрүүлж ишгсэн ээжтэй маш их хайртай шүү. Одоо бидэнтэйгээ одоо уртудаа олон жил сайхан хамт сайхан цугайлцарай л гэж хүсэж байна. Цугтаа амьдраад сайхан явж байгаа. Тэгээд өдний өртөл өсгөж хүмүүжүүлж өдний зэрэгтэй өсгөж хүмүүжүүлсэн яав өртөө тэгээд харилж явдаг да. За тэгээ ээжтэй зориулаад айдуу барья. Тэгээд талын оммогийн онгон шүтээ танхил хаан гомарлын хувэлгаа нарти суудан өргөөний хөө талын дүртэлмшээсэн ээжимин тарвахай хүүдээ амаа татсан ээжимин та хүний дэд билээ. Дуулж өгсөн, ээжийн тухай дуулж өгсөн хүүдээ баярлалаа. Даваас хүүдээч бас баярлалаа. Дагаа түрээд Омогийн онгон шүтээ танхид хаан гомрлын хувэлгаа Имээдээ зориулаад шүлэг битсэн. Миний хайрт имээ. Мөнгөн цэцэг имээ минь мишэн суудаг нар шигээ. Мөнгөн үгсэн сэтгэл тоног шиг дуу шигээ. Инэрл хайраар үрсээ. Үргэлж дулаацуулна. Игэл атлаа ухаанаар замыг минь гэрэлтүүлнэ. Өглөөний цай шиг амьдралд минь амт нэмнэ. Өвлийн гал шиг зүрхэнд минь дулаан түгэн. Имээдээ хайртай шүү. Мэдээ гэж. Үгүй. Харин хэдэн жилийн өмнө нэгэн дэрсгэн залуучууд цуглаад таваад өөрөө хоол хийгээл гэр дүрэн нэр хитлээ нийлж хахад энэ цагийн одоо ийм эрэмхтэй байждаг өсөж чинь да ирээдүйн тод манлайгуудыг хооллож амжилтсан жаа гэж юу бодож байна. Үгүй. Ястай бодогдож байгаагүй шүү дээ. Тэр ч хүүхдээр л байсан юм чинь тэгэл дор үрээдэн л одоо тэр хониндоо яв тэр хүүхдээ явуул загинжсэн болохоос явуулж исэн болохоос ийм мундаг үеэс нар болно гэж яасаад гоо. Тэ. Тэгэл одоо өстө хүмүүний заяа тавилан гэдэг өөр л юм. Тэгэл одоо их сайхан уяат нар болцсон л байж байна. Тэг бүгдөө л одоо өстө мундаг уяач болсон байна. Бүгдөө ингийн өнөөдөр цуглуулад ингээ явахад бахархалтай л байна. Надад бол. ертөнцийн учрыг онгорхон надад таниулсан хадуу күйтнээс хатаа хайрын дэдий хүдэн дэлгэсэн эргэх дамбуулдан амтсан даясаа